Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Mamo брэнд. За эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз Max Group хамтран зохион байгуулж байгаа хуурны шуугч хүүхдийн өсвөрийн барилдааны энэ дамрын анхны дугаар эхлээд бэлэн болсон байна. За хуурны шуугч хүүхдийн өсвөрийн барилдаан бол одоо Монгол бүхийнхээ ёс жудаг энэ сайхан өв удамжлыг хойчуудад өвлүүлэн үлдэх зорилгоор Монгол хүүхдүүд ер нь эртнээсээ одоо морь мал унаж, бие биентэйгээ барилдаж, дээлээ уурж насалдаж өсдөг энэ сайхан уламжлалыг одоо энэ хотчир суурьшиж байгаа энэ үед Монгол хүүхдүүдэд өвлүүлэн үлдэх гол зорилготойгоор зохион байгуулагддаг. Ер нь бол одоо 3 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа ийм барилдаан байна. За өнөөдрийн барилдаанд одоо 112 дугаар цэцэрлэгийн одоо анги олонны төлөөллүүд 112 дугаар цэцэрлэгийн үндэсний бүхий секцийн хүүхдүүд бас зохион байгуулалттайгаар хүрэлцэн ирж орж байгаад бас талархал илэрхийлье. За мөн Max Group-ийн ажилчдын хүүхдүүдээс бас төлөөлөл хурж ирж одоо Max Group-ийн одоо бяр намтагдсан бүгчүүд бас барилдахад бэлэн болсон байна. За манай барилдааны ерөнхий шүүгч засуулаар Монголын үндэсний бүхий холбооны цэцэдийн зөвлөлийн гишүүн Монгол улсын тонж мандаа засуул Даштондгийн цогцлогоо ажиллаж байгаа. За үзэгч та бүхэндээ барилдахаар ирсэн бүгчүүдээ болон засуулаа танилцуулъя. За манай өнөөдрийн барилдааны засуулаар Нандин зулын өн болд Мөнх Эрдэнэ төвлөр. За өнөөдөр барилдахаар ирсэн үнэн хүчийг үзэн барилдахаар ирсэн бүгчүүдэд танилцуулъя. Золбоогийн Дөлгөөн Тамир, Ариунбатын Жавхлан, Баттулгын Батцэрэг, Отгонбаатрын Төвшинбаяр, Сүмбэрлийн Тэлмэн, Инх Золбоогийн Инх Баясгалан, Анх Туяагийн Төгөлдөр, Цэнгэлийн Жаргалаа, Пүрвдоржийн Хандорж, Батуулдын Молор, Мягмарын Пүрвдорж, Саруул Жаргалын Инх Хангалуун, Золбоогийн Бэлгүүн Төгс, Эрдэнэбаярын Тэмүүлэн, Бадаргүрийн Мандаа, Буян Дэлгэрийн Од Билэг, Төгөлдрийн Сүхбат, Анарын Түшиг. За эдгээр 18 бүх өнөөдөр үнэн хүчийг үзэн барилдахаар үргэлжлүүлсэн ирсэн байна. Бүгчүүдэд амжилт хүсье. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Mamo брэнд. Mamo тавлаа. Сүүний гайхамшиг Mamo. За эрхэм хүндэт үзэгчдээ MNC телевиз Монголын үндэсний бүхий холбоо хамтран зохион байгуулж байгаа хуурны шуугч хүүхдийн бүхий барилдаан 3 дахь жилийн эхлэлээр одоо ингээд үзэж та бүхэнтэйгээ уулзж байгаа. Төөлийг баяртай байна. За ингээд манай өнөөдрийн барилдааны эхний хоёр учраа Золбоогийн Дөлгөөн Тамир, Ариунбатын Жавхлан нар эхний нэгийн даваанд учраад харсан байна. За Золбоогийн Дөлгөөн Тамир Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн хаяад 14 дэх цэцэрлэгийн бүх, Ариунбатын Жавхлан Орхон аймгийн харьяат 112 дугаар цэцэрлэгийн бүх. За энэ хоёр бүх маань одоо эхний барилдаанд учраад харсан байна. За одоо ингээд манай барилдааны ерөнхий шүүгч засуулаар Монгол улсын тонж мандаа засуул Монголын үндэсний бүхий холбооны цэцэдийн зөвлөлийн гишүүн Даштондгийн цогцол засуул. Одоо ингээд 3 дахь жилдээ манай барилдаанд хүүхдүүдэд одоо Монгол бүхийн ёс дэг жаягийг одоо зааж өгч ингэж оролцож байгаа. За Золбоогийн Дөлгөөн Тамир, Ариунбатын Жавхлан нар барилдахад бэлэн болсон байна. Манай нэвтрүүлгийн ивент гэжээр Mamo брэнд хамтран ажиллаж байгаа. За барилдаа эхэлсэн. За тэнд
Мушигла дотор хутгсан энийг одоо цааш нь хөмрөө болгочод явчихаар харагдаад байна да. Сайхан хутгсан дааж барьцсан муутай харагдаад байна. За одоо эндээс цаана өхөөлдөж үзлээ хутгаагаад болоод өхөөлдсөн дутуудлаа. За энэ ч одоо юу болов. За энэ жоохон маргаантай барилдаа болж боллоо. Удаашруулсан байдлаас харуулах хаа. За удаашруулсан байдлаас харъя. За ер нь л нэлээд ойролцоод галзартсан байна да. Тэр наадлын бүхийн баруун өвдөг, цаадлын бүхийн зүүн баруун гоё хоёр бол ойрхон газарсан байна. За тэнд одоо хайлтсан гэж үзээд дахиж барилдуулж байна. За барилдаа эхэлсэн. За дахиад хутгасан да. За ер нь бол дархан мэх нутгаа юм шиг байна. За баруун талдаа хутгасан. За энд хамгаалтыг да нураад явчлаа да. За ингээд Ариунбатын жавхлан давж золбоогийн дөлгөөн тамир өвдөж шараадлаа. Удаашруулсан байдлаас харж байна. За ер нь бол тэгэл хутгасаараа байгаад л аваа явчлаа да. Жавхлан. За ингээд Орхон аймгийн харьяат 112 дугаар цэцэрлэгийн бүх Ариунбатын жавхлан учраагаад авч нэг давлаа. Манай өнөөдрийн барилдаанд нийслэлтийн 112 дугаар цэцэрлэгийн одоо бүгчүүд анги хамт олноороо зохион байгуулалтаар үйлчлэж оролцож байгаа. Ингээд 112 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болоод багш сургууль мужид нарт талархлаа илэрхийлье. За ингээд 112 дугаар цэцэрлэгийн бүх Ариунбатын жавхлан нэг даваад төрийнхэн алтан соён бутугийг дэвэн дэвсээр дорж байна. За та сүлтэй байна да. Эрхэм үзэгчтэй манай өнөөдрийн барилдааны одоо насаар биеийнхээ жингэрж биеийнхээ өндөр намаарч гэсэн хамгийн бага хоёр бүх одоо учраад харан барилдах байна. За Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн харьяат 16 дугаар цэцэрлэгийн бүх төгөлдрийн Сүхбаат, Улаанбаатар хот Баянгол дүүргийн харьяат 76 дугаар цэцэрлэгийн бүх амрын төшиг нар барилдаанд нэгэн даваад учраад харсан байна. За төгөлдрийн Сүхбаат, амрын төшиг хоёр бол 3 настай. За ийм одоо хоёр бүх нэгэн даваад учраад харсан одоо барилдуулсан болжээ. Төгөлдрийн Сүхбаат амрын за барилдаа эхэлсэн тэр дотор тэр гарыг эвгүй бошигч. За тэр хуруу өвдсөн байна да. Оо за одоо манай монгол хөгчүүд ийм жудагтай дээрээ. За за тэр хуруунаас чигчээ хуруунаас их эвгүй барьсан учраас одоо ингээд уйлж байгаа байдал. За нөгөө бүхүүд одоо гимээ ухаарад одоо тэр нөгөө бүхд одоо тусалж байгаа шүү дээ. Үлээгээд л байна одоо. Их сайхан барилдаа болж байна да. За төгөлдрийн Сүхбаат анарын төшиг нар. За одоо чигчээ өөрөө жоохон өвдөлттэй байгаа учраас тэр уурандаа бас хайчхал юм да. За дотор хутгсан энд ширүү За одоо мөн. За үйлжсэн ерөөсө унан гутагийн динэгэл явчлаа. Эндээс одоо баруун талдаа шилдээд мушгсан байна. За өнөө унж байгаа бүхэл дөрөвний чигчээ уран өвддөг бүх. Унан гутаал инээж байгаа байдал харагдах юм. За ингээд Улаанбаатар хот Баянгол дүүргийн харьяат 76 дугаар цэцэрлэгийн бүх анарын төшиг нэг давлаа. Төгөлдрийн Сүхбаат өвдөж ирсэн байна. За ингээд төшиг нэг давсан. За өнөөдрийн барилдааны нэгэн даваа үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрж байна. Дараачийн уучраа Дундгов аймгийн харьяат 33 дугаар цэцэрлэгийн бүх Баттулгын Бат цэрэг, Улаанбаатар хот Сонгон хайрган дүүргийн харьяат 112 дугаар цэцэрлэгийн бүх Отгонбаатарын Төвшин баяр нар учраад харан барилгаар гарч ирлээ. Зүүн баруун талын засвал дээр дэвэн дэвсээр гарч ирж байна. За энэ дэвэлт жоохон онцгүй юу? За одоо тогон дээр очиод дэвэ шаваага хийх ёстой. Тэгээ эцэг хөгчүүд маань одоо бас хүүхдүүдээ манай барилдаанд оролцуулалтаа Монгол бүхийн дэвэ шаваа өмсгөл зодог шуудгаа бас зөв сайхан өмсөл сургал дээр бас хүүхдүүдтэй гэртээ дасгал сургал хийж байгаад оролцуулж байгаарэ гэж захиж хэлье. Манай барилдааг 7 хоног бүрийн бям гарагийн өглөө 9 цагаас Монгол бүхийн өргөн дээр тогтмол явагдаж байгаа үзэгч та бүхэн дэлгэцэн доод болон гарч байгаа утсаар холбоо явуулж өгдөөд бүртгэлээрэ. За Отгонбаатарын Төвшин баяр Баттулгын Бат цэрэг нар одоо үнэн хүчийг үзэн барилах бэлэн болсон. За бариад авсан да. Мошгаад л байна. За баруун талдаа шилдэж мошгсаар байгаа аваа явчлаа да. За ингээд Отгонбаатарын Төвшин баярд авч Баттулгын Бат цэрэг бий жирэд удаашруулсан байдлаас харж байна. За энд баруун талаараа сайхан шилдээд мушгсан. Ингээд аваа явж байгаа юм да. За ингээд Отгонбаатарын Төвшин баярд авч Баттулгын Бат цэрэг өнөөдрийн барилдааны нэгэн даваанд өвдөж шороолж байна. За манай барилдааны ивент итгэгчээр Мамо брэнд ажиллаж байгаа.
За үзэгч та бүхэн 4-5 настай одоо хөвгүүдээ манай барилдаанд оролцуулаарай гэж урьж байна. За төвшин баяр даваа төрийнхөө алтан соён битүүгийг дэвэн дэвсээр тойрлоо. Эрхэм өндөд үзэгчтэй хуурны шуугч барилдааны нэгэн даваа үргэлжлэн та бүхэнд хүрж байна. За дараагийн 2 учраа бол Улаанбаатар хот сонгон найрган дүүргийн харьяад 24 дугаар цэцэрлэгийн бүх Базар бүрийн мандаа, Улаанбаатар хот сонгон Сүхбаатар дүүргийн харьяад 16 дугаар цэцэрлэгийн бүх Буян дэлгэрийн од билэг нар хоорондоо очиад даран болжээ. За барилдаа эхэлсэн. За барьц өгөхгүй гэж их одоо тэмцсэнгүй шууд л одоо баглуулчих юм да. Од билэг мандаа нар одоо барилдаж байна. Тэр дотор суйлсан зөрүүлээ тахимдах гэдэг шиг байна. За манай бөхчүүд ер нь нэг дунджаар 5 секундын дотор барилдаанаа дуусч байгаа юм да. Ер нь бөхчүүд үзэгчдийг чилээн уян гэсэн асуудал байхгүй. Их хурдан шуурга барилддаг манай 4-5 настай бөхчүүдийн барилдааны онцлог бол ерөөсөө энд оршиж байгаамаа. За тэгээд MNC телевиз Монголын үндэсний бүхий холбоо хамтран одоо Монгол хүүхдүүдийн одоо бага учраас дээлээ уран ноцолдож өсдөг энэ сайхан уламжлалыг энэ суурьшиж байгаа. Хөдөлгөөний хомсдолтой болж байгаа энэ өнөөгийн үед бас хүүхдүүдэд энэ сайхан өвлөмжлөө өвлүүлэн зорилгоор зохион байгуулагч тэнд яваад өглөө дөө. Тэр мушгсараа байгаа. Зүүн талдаа мушгсаар байгаа. Базар бүрийн мандаад авч Буян дэлгэрийн од билийг өвдөж шираадлаа. За Базар бүрийн мандаад аваад төрийнхөө алтан соён битүүгийг дэвэн дэвсээр тойрж байна. За манай барилдааны дараагийн учраа Сүмбэрлийн Тэлмэн, Увс аймгийн Наранболог сумын харьяат 112 дугаар цэцэрлэгийн бүх Инх Золбоогийн Инх Баясгалан, Улаанбаатар хот хан улдүргийн харьяат 112 дугаар цэцэрлэгийн бөгөө. За манай өнөөдрийн барилдаанд 112 дугаар цэцэрлэгийн бөхчүүд зохион байгуулалтаагаар ингэж оролцож байгаа. 112 дугаар цэцэрлэгийн хүндээ барилдаа. За нааш иргээл дуудаж байна да. Одоо амлж авч байгаад л одоо үлчиг үзэгч байна да. За үзэгч та бүхэн 4-5 настай хөвгүүдээ манай барилдаанд оролцуулаарай. Манай барилдаан 7 хоног бүрийн Бямб гарагийн амралтын өдрийн өглөө 9 цагаас бүхий өргөөн тогтмол явуулж байгаа. За дэмж урамтай сайхан тоглоо одоо ачин гэж хэлэх үү, тохно гэх үү. За удаашруулсан байдлаас зээрээс золгоон дээр зөрөөл баруун талдаа тогчлоо. За мөн даацтай орлоо да. За ийм л сайхан урамтай барилдаж байгаа юм да манай монгол хөвгүүд. 4-5 настай хөвгүүд ч үү дээ. За энэ ерөөсө золгоон дээр л баруун талдаа дахин тогчлоо. Сүмбэрлийн Тэлмэн давж Инх Золбоогийн Инх Баясгалан гэж ирлээ. За тахимаа өгөөчтэй л гэж хэлээд байна да. За унсан бүхэн элэг үсээ тайлаа тахимаа өөрөө дагуур. За ер нь бол давсан бүх ингэх ёстой байхгүй юу? За энд бол жоохон андуурл явагдаж байгаа шиг байна. За эрхэм үзэгч та бүхэн 4-5 настай хүүхдүүд оролцуулаарай. 4-5 настай ирээдүйн алдарт авраг гарцлангуудыг жинхэнэ монгол ирчүүдийг урьж байна. За эрхэм үзэгчтэй манай өнөөдрийн барилдааны дараагийн учраа Золбоогийн дэлгүүн төгс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 14 цэцэрлэгийн бүх Эрдэнэбаярын Тэмүүлэн Өрөнгө аймаг Нарийн Тэл сум 46 дугаар цэцэрлэгийн бүх байна ингээд. За бэлгүн төгс Тэмүүлэн нар одоо учраа таран барилдахаар гарч ирлээ. За эрхэм мөндөд үзэгчтэй MNC телевиз Монголын үндэсний бүхий холбоо 4-5 настай монгол ирчүүдийг хуурны шуугч барилдаанд урьж байна. Манай барилдаанд 7 хоног бүрийн Бямб гарагийн амралтын өглөөний өглөө 9 цагаас бүхий өргөөн тогтмол явуулж байгаа. Дэлгэцийн доод болон гарч байгаа утсаар бас үзэж та бүхэн монгол ирчүүдээ бүртгэх боломжтой. За манай барилдаанаас ирээдүйн алдарт авраг гарцлангууд за төр дүмэндээ танигдсан сайхан алдарт авраг гарцлангууд өнөө. За энэ барилдаанд за ерөөсө барилдаа эхлэн гутэр зүүн хөлөнд одоо дайраад орчлоо доо. За ингээд ерөөсө золгоон дээр шууд тэр зүүн хөлөнд орсон эндээс нарийсаж гарч ирээд ингээд ер нь бараг болгож байгаа юм байна. За Тэмүүлэн үнэхээр сайхан барилдаж байна. За ингээд Эрдэнэбаярын Тэмүүлэн даваад тугаад харж байна. Баяр хүргье. За ингээд 4-5 настай манай бөхчүүд ийм сайхан урамтай сайхан хурдан шууд барилдаж байгаа юм да. Уран сайхан их хийж.
өнөөдрийн барилдааны дараачийн уучраа анх туяагийн төгөлдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 17 цэцэрлэгийн бүх Цэнгэлийн жаргалаа Увсаймаг Улаангом сумын харьяат 112 дахь цэцэрлэгийн бүх уучраа таржээ. За ингээд төгөлдөр жаргалааны хоорондоо уучраа тарсан байна. Нэгэн даваа үргэлжлэн үзэж та бүхэн дүрж байна. За манай барилдаануудын одоо өнгөрсөн 2 жилийн онцгой содон барилдаанууд одоо интернетэд, YouTube, Facebook сайтуудад олон тавигдсан байдаг. За ингээ барилдаа эхэлсэн. Ширүүн юм байна да. Одоо ерөөсөл цэрүү барьснаас дүүгүүрдэх гээд байгаа мó толгой эргүүлэх мэй хийж. Тэнд зүүн талдаа мушгсан дутуудлаа. За ардаа гарчлаад одоо ч өнгөрсөө. За эндээс нэг юм бодох юм байгаа үстэй. За тэр бас ер нь бол ер нь унахгүй л гэж үзэж байна. За ер нь бол их юм наримталтай барилдаж шүү. За барилдаа эхэлсэн. Эвгүй зүүн талдаа за тэр толгой хөвчүү яа. За удаашруулсан байдлаас харуулах ба. За зүүн талдаа сайхан мушгсан. За тэр толгой тохоо хоёр бол ер нь ойролцоод гадарч байна. За ингээд толгой хөвсөн гэсэн байна. Ингээд өсвөрийн залуу бяцхан бүх жаргалаад авч төгөлдөр өгөшөр болсон байна. Жаргалаа урамтаа сайхан бигэж зүүн талдаа мушгиж өсөлтөж байлаа. Эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз хамтран зохион байгуулж байгаа хуурны шоугч барилдааны нэгэн даваа үргэлжлэн та бүхэн дүрж байна. Дараачийн уучраа Улаанбаатар хот Сонгон хайрган дүүргийн харьяат 112 дахь цэцэрлэгийн бүх Ягмарын Прүвд орж Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн харьяат 33 дахь цэцэрлэгийн бүх Саруул жаргалын энх хангалуунаар хоорондоо очоод харан барилдахаар гарч ирлээ. Барилдаа эхэлсэн. За энэ ч та. Юу вэ? За ерөөсөө тос. За ерөөсөө золгоон дээр шууд давхар хамаад энэ баг нэг алдарт намхаа аваргын үүзэн суух маягийн хийж гэнэ яаж. За ингээд давхар хамах давхан ихтэй юм шиг байна. Ингээд Прүвд орж сайхан урамтаа сайхан мэхээр нэг давлаа. За энд донсон бүх толгойгоо өрөөж байгаа байл харагдаж байна. За өнөөдрийн барилдааны нэгэн давааны сүүлийн уучраа Улаанбаатар хот Баянгол дүүргийн харьяат 112 дахь цэцэрлэгийн бүх Прүвд оржийн ханд орж Улаанбаатар хот Баянгол дүүргийн харьяат 148 дахь цэцэрлэгийн бүх Бадуултын молор нар хоорондоо очоод харан барилдахаар зүүн баруун талын засвал дээр дэвсээр гарч ирлээ. За сайн дэвхэхгүй дэм шогшоо маягийн юм гэж нөө. За энэ засвал одоо унгаж байна. За манай өнөөдрийн засвалаар Нандин зулын өн болд мөнх эрдний төгөлдөр эрдэнээр засвал хийж байгаа. За үзэгч та бүхэн 4-5 настай хүүгүүдээ манай барилдаанд оролцуулаарай. Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз үзэгч та бүхний 4-5 настай одоо монгол ирчүүдийг барилдаанд урьж байна. За барилдаа эхэлсэн. Ханд орж молор. За энэ сайхан золгоод аваад хоёулаа хөлрүүд яваад за дотор суйлсан тэр баруун хөлийг гаргаад ирлээ дээ. За энэ чивгүүдээ эндээс. За баруун хөлөнд орсон. Холбоод гараа холбоо бариад авсан. За аль нь дэр нь одоо за тэр маркгүй юм боллоо доо. За ингээд ханд орж давж молор өгдөж ирээд байгаа юм байна. За удаашруулсан байлаа сарын. За ханд орж ер нь барилдаа эхлэхээс баруун хөлөнд орсон. Ингээд гараа холбож ярьж яваад нэхээ үзээ. За ингээд ханд орж давж төрийнхөө алтан соён бит төрөг төрсноор өнөөдрийн барилдааны нэгэн даваа өндөрлөж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Мамо брэнд. Мамо тавлаа. Жинсний хүч Мамо. Эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз хамтран зохион байгуулж байгаа хуурны шоугч барилдааны 2-ын даваа эхэлж байна.
За Жавхлан Төвшинбаяр. За ингээд 2-5 эхэлж байна. За үзэгч та бүхэн 4-5 настай хүүгүүд манай барилдаанд оролцуулаарай. Манай барилдаан 7 хоног үрийн бям гарагийн өглөө 9 цагаас бүхний өргөн дээр тогтмол явагдаж байгаа. Дэлгэцийн доод болон гарч байгаа утсаар бүртгэл явагдаж байна. Барилдаа эхэлсэн Жавхлан Төвшинбаяр. За эндээс хөмөрсөн хий хөмөрчих шиг болох юм да. За одоо шуурсан байдаа сарья. За ингээд мошигсан байна. Мошигт нь хөмөр хөмрөөч биш юм байна. За ингээд зүүн талдаа мошигад ихийг үзээ. Ингээд Жавхлан давж Төвшинбаяр өвдөж ширатсан байна. За одоо унсан бүхэн тахимаа өгөх ёстой, давсан бүхэн тахимаа авах ёстой. За манай барилдаан Монголын сайхан үндэснийхээ бүхийн өв соёл, ёс чудагийг хойчүүдээ өвлүүлэн мэддэг зорилгоор Монголын үндэсний бүхий холбоотой хамтран зохион байгуулагдаад 3 дахь жилээ болж байна. Ирхэн үзэгчтэй 2-5 өргөлөн хүрж байна. Дараагийн уучраа түшиг маллаа. Ой. За инээж л байна. Ийм сайхан жолтой барилж байгаа юм да. За их хөвгөлтэй юм болж байна да. За эндээс зайлцсан байна. Толгойг нь хоёроо холбож уургалаад зайлсан боловч өөрөө яваад өглөө. За ингээд манлай давж түшиг өвдөж ширатсан байна. За өсрийн долоо бяцхан бүх манлай даваад 2 даваа төрийнхээ алтан соён бүлгийг дэвэн дэвсээр дайрлаа. За дараагийн хоёр уучраа Тэлмэн Жаргалаа нар хоорондоо даран барилдахаар зүүн баруун талын суул дээр дэвэн дэвсээр гарч ирлээ. За манай барилдааны ерөнхий шүүх засвуулаар Монголын үндэсний бүхий холбооны цэцлийн зөвлөлийн гишүүн Монгол улсын тонж мандаа засвуул Даш томдгийн цогцолгоо ажилладаг. За цогцолгоо нь одоо бяцхан бүхчүүд Монгол бүхийн гараа дэвээ ёс жаяг өмсгөл зодог шуудлага яаж зөв сайхан өмсөх тухай байнга одоо зааварчилгаа өгж байдаг. За ингээд барилдаа хийсэн. За тэр хөлөнд орлоо доо толгоон дээр. За аваа явчих шиг болно да. За удаа шуурсан байдаа сарыг. За шууд тэр суугаад тос суугаад баруун хөлийг сайхан авлаа. Эндээс гараа холбоод ингээд ялгүй зайлаа ороод ингээд давсан байна. За ингээд жаргалаа давж Тэлмэн өвдөж ширадлаа. За өсрийн долоо бяцхан бүх жаргалаа давж Тэлмэн өвдөж ширадсан. Жаргалаа 2 даваад алтан соён бүлгөө тойрж байна. За жаргалаад баяр хүргэе. Оромтоо сайхан барилдлаа. Ингээд ээж дээр хийж байна. Ээж нь бичлэгийг хийж байна. Ирхэн үзэгчтэй манай өнөөдрийн барилдааны 2-5-ны сүүлийн уучраа Тэмүүлэн Пүрэг дурж нар оронд очоод харжээ. За Тэмүүлэн Пүрэг дурж сайхан барилдаа үзүүлнэ. Манай барилдааны одоо бөхчүүдийн онцлог бол ерөөсөө үзэгчдийг чилээдгүй, уйдаадгүй ерөөсөө нэг дунджаар 5 секунд дотор барилдаан бол божинаад өнгөрдөг ийм сайхан барилдаа үзүүлдэг. Манай одоо 2 жилийн түүхэнд барилдсан хүмүүсийн онцлог сайхан барилдаанууд YouTube, Facebook сайтуудаар бол тавигдаж олон хүн үзсэн байдаг. За барилдаа гэсэн за ерөөсөө хонгодуу давхар хамах маягийн юм аваа явчлаа да. За давхар хамаа юм уу да гэдэг. Даацтай сайхан хийлээ. За үзэгч та бүхэн 4-5 настай монгол ирчүүдээ манай барилдаанд оролцуулаарай. Манай барилдаан 7 хоног үрийн бям гарагийн өглөө 9 цагаас Монгол бүхий өргөнд тогтмол явагдаж байгаа. Дэлгэцийн доод болон гарч байгаа утсаар хүүхдүүдэд бүртгүүлэх боломжтой. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Мамо брэнд. MNC телевиз Монголын үндэсний бүхий холбоо. Ирхэн хүндэт үзэгчтэй. MNC телевиз Монголын үндэсний бүхий холбоотой хамтран Монгол үндэсний бүхий ёс чудаг, өв соёлыг хойч үедээ өвлүүлэн мэддэг зорилгоор хуурны шуугч нэвтрүүлэгт 4-5 настай Монгол ирчүүдийг урьж байна. Бүртгэлийг 99 75 73, 99 94 55 дугаарын утсаар авч байна. MNC телевиз Монголын үндэсний бүхий холбоо. Ирхэн хүндэт үзэгчтэй
Монголын үндэсний бүхий холбоо MNC-ийн хамтран зохион байгуулж байгаа хуурны шүүгч барилдааны 3-ын давааг хөргөж байна. 3-ын давааны эхний учраа хан дурж жавхлан нар хоорондоо очиад харжээ. За манай барилдааны ивент итгэгчээр Mamo брэнд ажиллаж байгаа. Явхлан хан дурж нар одоо 3-ын давааны эхний учраа таарсан байна. За барилдаа гэсэн ийм шуурхай барилдаж байгаа юм да. За тэр баруун талд хонгодсон дутуудлаад ард нь тойрж гарах гээд байна. За тэр сайхан сугдсан байна. Энэ удаан зодтой бүх энэ суглаанаас тонгорч болохгүй байгаа бах та. Муш. За дотоороо зөвдөө сайн зөрөгтэй хийсэн бол явчихаар л байна. За хүүхд толгой шуудтай бүх тэр өвдөг хүртсэн. За тэр аавнуудаа болж байна. За удаашруулсан байлаа сарын. Мушкат. За ингээд зүү өвдөг. Шороожээ. За ингээд жавхлан давж хан дурж өвдөг шороодсон байна. Ингээд жавхлан 3 давлаа. За урамтаа сайхан барилдаа үзүүлж байна да манай бөгчүүд. Ирхэмүлэгчтэй манай барилдааны 3-ын даваа үргэлжлэн та бүгд байна. Дараачийн учраас жаргалаа пүрэв дөрж нар хооронд очиад харан барилдахаар зүүн баруун талын сул дээр дэвэн дэвсэр гарч ирлээ. За жаргалаа пүрэв дөрж. За манай барилдаанд 7 хоног үрийн бям гарагийн өглөө 9 цагаас Монгол бүхий өргөд татвар явагдаж байгаа. Дэлгэцийн доод болон гарч байгаа утсаар 4-5 настай Монгол ирчүүдийг бүртгэж байгаа шүү. За ингээд жаргалаа пүрэв дөрж барилдаа эхэллээ. За энэ пүрэв дөржийн давхар хамаавал ерөөсөө ингээд гарт нь орсон юм байна. За ерөөсөө шууд ороод тэр унж байгаа бүх чиг сүртэй, давж байгаа бүх чиг сүртэй. За ингээд давхар хамаа михэл дархан михэн болжээ. За пүрэв дөрж урамтаа сайхан барилдаж 3 давлаа. Ирхэм хүндэт үзэгчтэй манай барилдааны 4-ын даваа эхэлж байна. 4-ын даваанд 3 бүх шалгаж үлдсэн. 3 бүх маань одоо тойргоор барилдаж үзүүр төрүүгээ болоосолднаа. За ингээ 4-ын давааны эхний учраа манлай жавхлан нар хоорондоо очиад аржээ. За манай бөхчүүд энэ төр одоо бэлдээ зогсож байгаа нурууны хотоо хөлийн тавилт энэ төр бол бас л үнэхээр л аргагүй Монгол хүүхдүүд юм да. Монгол хүүхдүүдийн цуснд нь генд нь энэ сайхан барилдах, ноцолдох. За ингээ уран сайхан мөхийг бас хийж барилддаг. За жавхлан мандаа барилдах бэлэн болжээ. За одоо эцэг эхчүүд бол одоо хүүхдүүдийн бөхчүүдийн үнэн шүржил дэмжигч. За барид за ерөөсө золгоон дээрээс айж бэрх юмгүй ерөөсө шууд баруун талдаа толгойг нь уургаж өрөөд эндээс баруун тал руугаа уншиглаа ундаа. Ингээд лав явчихад байна да. За ингээд жавхлан давж манлаа өвдөж ирээдсэн байна. Жавхлан 4 давлаа. За манай барилдаан Монголын үндэсний бүхий холбоотой хамтран зохион байгуулагддаг. Тэнд унсан бүх туг тойроод л явж байна. За 4-ын даваанд тунж үлдсэн 3 бүх тойргоор барилдаж байгаа. Ингээд пүрэв дурж манлаа нэр одоо барилдахаар гарч ирлээ. За энд одоо засуулаа ерөөсө харахгүй тойроод л гүйж байна. Энэ бол одоо барилдах гэж тэмцэлдэх гэж одоо хитэх одоо шатсны илрэл баха. Цагаан барилдах баха. За ингээд пүрэв дурж манлаа. За пүрэв дурж манлаа нэг айхтар давхар хамдаг нөхтэй шүү дээ. За ингээд манлаа одоо бол унж болохгүй. Пүрэв дуржтай бол сайн л үзэх хэрэгтэй. За барилдаа гэсэн. Сурсан юм бил ингээд ерөөсөө хэцүү дээ. За ингээд нөгөө л давхар амх мөхөр ингээд үүсэж байна да пүрэв дурж. За пүрэв дурж давж манлаа өвдөж широдсноор жавхлан пүрэв дурж нар одоо өнөөдрийн барилдааны үзүүр төрөв болоос тодорхой боллоо. Ирхэм хүндэт үзэгчтэй Монголын үндэсний бүхий холбоо MNC-ийн хамтран зохион байгуулж байгаа хуурны шүүгч барилдааны
үзүүр төрөв булаацалтахаар жавхлан пүрв дөржнөр гарч ирлээ. За энд аавнууд одоо хүүгийнхаа захыг бол тасартал мушигдсан сууж байна. За жавхлан пүрв дөрж орын хин давсан өнөөдрийн барилдааны авраг болноо. За манай барилдааны ивент гिचээр Мамо брэнд ажиллаж байгаа Монголын үндэсний бүхий холбоо хамтран зохион байгуулж байгаа. За барилдаа гэсэн давхар хамтлагтай за энд юу болов? За удаашруулсан байдлаас харъя. За тэр цаадлын их л эвгүй өмчтэй. За содод юу гэж үзсэн юм бэ? За ингээд жавхлан давж пүрвд орж өгдөг шороодчаа. За үнэхээр сайхан одоо барилдаан боллоо өнөөдрийн барилдаа. За жавхлан давж пүрвд орж өгдөг шороодсон байна. Ингэснээр одоо жавхлан өнөөдрийн барилдаанд төрүүлж пүрвд орж үзүүрлээ. За сайхан барилдаан боллоо доо. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Мамо брэнд. Бид Мамутай боллоо. Сүүний гайхамшиг Мамо. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын үндэсний бүхий холбоо MNC-ийн самтран зохион байгуулж байгаа хуурны шүүгч барилдааны өнөөдрийн барилдаан өндөрлөжээ. Өнөөдрийн барилдааны түрүү бөхөөр Орхон аймгийн Харьяат 112 дахь цэцэрлэгийн бүх Ариунбатын жавхлан шалгарсан байна. За ингээд Мамо брендийн шагнал за Монголын үндэсний бүхий холбоо MNC-ийн өргөмжлөлийг гардуулж байна. Өнөөдрийн барилдааны үзүүр бөхөөр Улаанбаатар хот Сонгон найрган дүүргийн Харьяат 112 дахь цэцэрлэгийн бүх мягмарын пүрэв дөрж шалгарсан байна. За Монголын үндэсний бүхий холбоо MNC-ийн батламжийг гардуулж байна. За өнөөдрийн барилдаанд төрүүлсэн бүхэд Монгол фото студиэс гэр бүлийн хамтаар уран сайхны гэрэл зураг авах эрхийн бичиг гардуулж байгаа. За 3 дугаар байранд Улаанбаатар хот Сонгон найрган дүүргийн 24 дугаар цэцэрлэгийн бүх базар гүрийн манлаа шалгарсан байна. Манлаад бүгэн одоо өргөмжлөл Мамо брендийн шагналыг гардуулж байна. Өнөөдрийн барилдааны уран барилдааны шагналаар Улаанбаатар хот Сонгон найрган дүүргийн бүх 112 дахь цэцэрлэгийн бүх Отгон баатрын төвшин баяр шалгарсан байна. Төвшин баярт мөн өргөмжлөл Мамо брендийн бэргийг гардуулж байна. За манай өнөөдрийн барилдаанд оролцсон бүх хүүхдүүдэд Мамо брендийн бэргийг гардуулсан. Үзэгч та бүхэн 4-5 настай хүүхдүүдэд манай барилдаанд оролцуулаарай. Манай барилдаан 7 хоног бүрийн Бямбгаргийн өглөө 9 цагаас Монгол бүхий өргөнд тогтмол явагдаж байгаа. Дэлгэцийн доод болон гарч байгаа утсаар 4-5 настай хүүхдүүдийг хүртгэж байна. Ингээд дараачийн барилдаанаар иргэн уулзлаа. Түр баяртай эрхэм үзэгчтэй. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Мамо брэнд. MNC телевиз Монголын үндэсний бүхий холбоо. Эрхэм хүндэт үзэгчдээ MNC телевиз Монголын үндэсний бүхий холбоотой хамтран Монгол үндэсний бүхий ёс чуулга, өв соёлыг хойч үедээ өргүүлэн бүтээх зорилгоор хуурны шуугч нэвтрүүлэгт 4-5 настай Монгол ирчүүдийг урьж байна. Бүртгэлийг 99 75 73 99 94 55 дугаарын утсаар авч байна. MNC телевиз Монголын үндэсний бүхий холбоо.